За сайн байна ажида. Энэ удаагийн маань сэдвэр Арнольд Шварценеггерийн залуу байхдаа буюу эд булчингийн мас авсан хоолны дэглэмээ та бүхэн танилцуулах болно. За юун дөрөв түүний амьдрал тохиолдож ирсэн сонирхолтой баримтуудаас дурдъя. Тэрээр Терминатор 2 кинонд тоглож явах үедээ ердөө 700% үг хэлсэн бөгөөд тэр бүхэл кино зургийн авалтын турш нэг ч удаа нүдээ завчлаагүй. За энэ киног наснаас олон үзчихсэн боловч нэг ч удаа нүдээ завчлаагүй анзаараагүй юм байна. Хэрвээ та бүхэн дахиж үзэх юм бол энийг анзаараарай. ертөнцийн төгсгөл кино шүүмжлэгчдийн зүгээс маш муу дуу авч кино прокатанд алдагдал хүлээсэн. Энэ киноны дүр түүний тоглож байсан кинонуудын цорын ганц үхдэг дүр. R1-ийн овог хэлэгдэхэд маш шидсэн байсан учраас тэрээр Геркулес Нью-Йоркт кинонд Арнольд Стронг нэрээр тогложээ. Терминатор 2 киноны зохиол түүний алдартай үг болох I'll be back гэдэг үг I'll come back гэж бичигдсэн байдаг бөгөөд энэ үг түүний хамгийн алдартай үг юм. Усанд живжгүүн үнийг аврах боломж танд олдож байсан уу? Харин R1 2004 онд хаваан аралд орж байхдаа живжгүүн үнийг аварч байжээ. Арнольд Шварценеггер бодибилдингийн карьерийнхаа оргил үедээ цээжний дойв 144 см, бэлгүүс 86, гуй 72, шилб 50, хоёр толгойд булчин нь 55 см хүрч байжээ. За түүний хоёр толгойтой хувьд бол маш их маргаан байдаг. Зарим нь 45 см, зарим нь 60 см гэх мэт. За хэд байсныг нь одоо мэдэх боломж олгохт байхгүй. Миний хувьд бол 52 см байсан байх гэж бодож байна. Харин та юу гэж бодож байгааг комент үлдээгээрэй. За одоо залуу байхдаа буюу 20 настай үедээ маш хэмжээгээр булчингийн мас нэмсэн хоолны дэглэмийг та бүхэн танилцуулъя. За өглөө 7:30-д нэгдүгээр хоол 3 жансын өндөг 220 г шарсан мах, 2 ширхэг маслтай талах, 2 аяга сув. Хоёрдугаар хоол 10 цагт махтай сандвич, 1 ширхэг өндөг, 1 аяга сув. Одоо 3 дугаар хоол 12 цаг 30 минутын үед махтай бутерброд, бясалгатай бутерброд, 2 аяга сув, жимс. За 4 дахь хоол 3 цагийн үед юм байна. 1 ширхэг өндөг, 3 жусан бяцлаг, 3 аяга сув. За 5 дахь хоол нь орой 6 цагт 500 г мах, 3 ширхэг өндөг, крекер, сонгоо орсон маш том бүргэр байгаа. За хамгийн сүүлийн хоол болох 6 дахь хоол нь орой 21:00 40 г уурууны коктейл. За энэ бол спортын нэмэлт бол биш. За тухайн үед нь бол спортын нэмэлт гэж бол байгаагүй. За энэхүү уурууны коктейлд бол хөөрэй сүү болон зайрмаг орсон. За ингээд 6 хоолны нийт уурууны хэмжээ бол 330 г. За өөх тос бол 200 орчим г өөх тос болж байна. 200 г өөх тос гэдэг бол маш их. Энгийн эндоморф биеийн бүтцтэй хүмүүн дэглэмийг барих юм бол булчин мас нэмэхээс илүү маш хэмжээгээр өөх нэмэгдэнэ. За R1-ийн хувьд бол классик мезоморф биеийн бүтцтэй. За тэрээр маш олон цаг буюу өдөржингөө бэлтгэл хийжсэн түүх байдаг. За ингэж олон цаг бэлтгэл хийж энэ их калорийг шатааж исэн байна. За дараагийн удаа Сильвестр Сталлонегийн хоолны дэглэм та бүхэн танилцуулах болно. За энэ төрлийн сэдв танд сонирхолтой санагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй.